61 кг-ийн жингийн номер 1-ийн төлөө. За хоёр тамирч үзүүлдэг явц 31 бол 27 настай. 176 75 м 75. Балгэрдэн сумын төрсөн. Өндөртэй 24 настай. Мэргэжлийн тулаанд 5 тулаан хийж 4 ялалт байгуулад байгаа. Төрийн тусгай хамгаалалтын газрын тамирчин Даш Доржиг Төвшин Төрөлдөр. За төгсдөг өдрийн цолгончид уудсан бол Улаанбалангаас гарч ирж байгаа 176 см 31 настай мэргэжлийн тулаанд 4 тулаан хийж 4 ялалт байгуулад байгаа Ширмэлийн One Team клубын тамирчин Бацүхийн Мөнх Жаргал. За мөнх жаргал энэ одоо цолгончид уулаа. Хэмжээний сүгчээр мөнх жаргал. За тулаачиг тулааныг шүүгч өдөрдөө явуулна. За сүгч төр тамирч хүлээлж гисэн. За одоо хин хэрхэн яа тулдгийг одоо харцгаая. За тулааны 1-р 5 м 3 үе тулдна үзэгчтэй. За эхэллээ. За хоёул гар сайтай барилдан. За манай мөнх жаргал ёстой. За бид нар хэлдэгс багаас хараад хийж өссөн нөхөрдөө. За одоо өөрийгөө ахуй нөөрийг хөгжүүлсэн юм залуу байгаа. За хамаагүй ай дээр баруун хажуу савсан шүү. За. За. За төвшин төгөл дээр баруун гашаа очсон. За мөнх жаргал түүний эсрэг юу их юм бүгд харцгаая да. За хөл явсан. За жоохон тамирчгаа тандсан болоод огнодын нэр тамирч хоёул биенээ сайн мэдэх хоёр дог нь бол. За тэгээд гар явуулж явна барилдуулж барилд нэр маа төгшин төгөл дээр болсон хамгаалагчдаа мөнх жаргал бас нэлээд бядта хатуу. За тэгээд одоо 1-р үедэр бол хоёул биенээ туршаал байж энэ үзэгчтэй. За надаагаас өстөө жинхэнэ одоо өөр хүмүүчээр гарсан тулаач үү дээ. За хоёр тулаач нэлээд бас аргагүй дээ би дөрвөөс шүү. Эхний тулаач бол дахиад баруун гар очсон шүү. Эхний тулаач бол зүгээр баруун зүгэл үзээдсэн бол одоо эдгээр маш нямбаа үзэж байгаа. Энэ бол туршлах юм даа үзэгчтэй. Дахиад төвшин гарын бар төвшин төгөл дээр баруун гарын саваа дахиад очиж байна. Хөл явсан. За тэгээ баруун гарын саваагаар юм дуусах гэдэг л да бол. За манай мөнх жаргалч юм юу бодож явж байгаа юм бол да. Хар яг дээрээ. За би ирэхүүл тун сайтай хоёлоо сайхан зөвөрлөлтэй хоёр тулаач. За төв За бариад авсаа. За. Эндээс унах листэ гар явсаа. За төвшин төгөл дээр баруун гар бас байндаа очсон шүү. За хоёлоо биенээ гараар унах бол магадгүй тун өндөр юм хоёр тулаач. За баруун шидлээ төвшин төгөл дээр савлаа штэ. Тэр баруун мэдэгдээд байхад холддгүй мах та тэгээд. За мөнх жаргал 100 гараг дэш өрж өмөр юм да. Жоох өндөр өндөр дагаад ай. Энэ хоёр ихгүй тулдах нэ. Заргалд хоёул туршлагатай юм. Гартаа хөлдөө ойлуулаач. За барилдуулж барилчин, гар булж явчин. Мөнх жаргал баруун гар жоохон дэш яваар юм да. За төвшин төгөл дээр баруун гарыг саваад энэ дахиад 100 баруун гэсэн хоёр саваа гэсэн боловч мөнх жаргал хаагаад гаргаж явах юм. Заргал дээ. Дээлх тусмаа тамирчдын цоглолтын тоо нягтрал апа. Гоё. Угссан 3 цоглолт хөл холбоод мөнх жаргал явлаа үзлээ. За тэгээ дээлх тусмаа тамирчдын одоо цоглолтын нягтрал хүч нэлээд гоё болно. Туршлага сайжирна. За тэгээд тулаан гарахаас илүү одоо санаа гардаг л юм уу? Тамирч туршлагаа үзүүлдэг л тамирч үү дээ. За савлаа баруун гар төвшин төгөл дээр баруун гар явчих гадаг. За мөнх жаргал баруун гэдэг их гоё ч байна. Төвшин төгөл дээр хөл дээр их гоё ичлээ сая. Яг шилбэн авчихсан. Энэ баруун очих гээд байгаа юм да.
За шүтнэг дээр энийг гоё шүү. Хөлбөрүүдээр хийхтэй байгаа. Энэ нэг шин тамирчид хийгээд иж болно. За ихтэй хуучин тамирчид ингэж хамаагүй хийгээд иж болохооргүй. За тулаанд бас за их гоо огтусан зүүн хажуу мөнгө чаргад яваад очиж байна. За төвшнийг л ганцхан баруун гараа шидэх гээд байгаа. За бокс тогж сүгт юм да манай төвшнийг өдрөд. За 2 саваа гэд үйсэн онсонгүй. Мөнгөцрөл зүүн гараа жоохон дээш авах хэрэгтэй. Тэгэхгүй л баруун сав орж ирэх гээд байгаа. Төвшнийг өдрөөс. Эндээс. За мөнгөцрөл өвдөг явсан. За шахаад авсан. За торонд сайхан шахаад ажиллаад гэж байна. За эндээс мөнгөцрөл юм энд давуудлыг авцсан байж байгаа. За эндээс уурах юм ийг л да. За төвшнийг өдөр бас хамгаалт цайтай тийм бас амархан унаад байх юм бас биш. За харин өөрийн ариун хуцаанд тэрд унагсан шүү. За энэ л одоо мөнгөцрөлийн ялтын хонхын нааш эргүүлт юм а. За гар явсаа. За тулаа эхэлсэн. За төвшин өдрийн баруун гарын хажуугийн саваа. За мөнгөцрөлийн хослон зохилтууд болон хөлийн ажиллагаанд эдэлдүүд харагдан да эндээс. За тэгээ аргагүй хоёр хашир тамирч учраас их нямба яваад байгаа. Хин хэнийг алдаан дээр л ажиллах гэж яваад байгаа. За төвшин өдрийн үнцэндээ бол бокс тоглож зүгч чинь нэ нямба хөлийн ажиллагаа сайтай явж байгаа бол за мөнгөцрөл одоо хал зүсч гээдэг. За тэгээ баруун хөл явах хэрэгтэй юм да. Гартаа хөлдөө хоцоод их мөнгөцрөлүүд хувьд арай бас давуу тал болцоотоо эсвэл бариад авах хэрэгтэй. За мөнгөцрөл гар жоохон цуцсан юм уу да гэсэн юм харагдаж байна. За тэгээд хашир тамирч ингээ ийм л болдго юм да. Яг үнэхээр шин тамирчийн тулаан, хашир тамирчийн тулаан эндээс. За төвшин төгөлдөр бол доор гидсэнд гар явал за гар явуулсан зөрөөд баруун гар хажууг бол мөнгө чаргал хийгээд байгаа. Хамаагүй дотгонд мөнгө чаргалан урдлан гар ирнэ гэж бас мэдж опа яриасаа тийм л байгаа. Ер нь холбогд тулаан бол одоо хин юу чаддаг харуулдаг ийм спортын нэг төрөл юм байгаа. За хоёр дөрөвдөд ингээд ноолоод хэрэгтэй. За байрлал их гоё явсаа. За энэ байрлалыг алдаж болмооргүй. За төвшин төгөлдөр гоё тэр евро жигээд ташаалгаар жигээд эрүүг хамгаалт хийцэн бай. Эндээс одоо жигээд гарна да. За дээрээс мөнгө жаргал довтлох хэрэгтэй байгаа. За хамгаалтыг дажгүй жана төвшин төгөлдөр өвд. За мөнгө жаргал аман дээр дарсаа энэ холбоотлууд ийм юм байдаг. Амьсгаа боогдуулна. За зохимжоор хохирох хэмжээнд тамирчдаг бол оруулах юм зорилготой байдаг. Хин илүү хохирол амсуул тэр хождог юм журамтай бол холбоотлооны төрөө шүү дээ. За барилчдаг бол барилдаад явах хэрэгтэй. Гар илүү бол гараар явах хэрэгтэй. Хөл илүү бол хилээр. Жижиг зөв юу хэвтэй барилдаа илүү бол хэвтэй барилдаанаар явдаг бол ийм журамтай байгаа. Би юугаар илүү бол тэрүүг л хожно гэсэн юм журамтай. За энэ одоо за тор ашлаад одоо бос болцоо төвшин төгөлдөрлөд байна. За мөнгө цэрлэн гар явсаа. За мөнгө цэрлэл одоо торлуу татах хэрэгтэй. Торноос наашаа гол руу татах хэрэгтэй да. За тулаан бол үргэлжилж байна. Мөнгө цэрлэл одоо тулааны давуу байдгийг эзэмшсэн. Тулааныг одоо хэвтэй байралд оруулаад дээр нь ажиллаад одоо тулааныг цааш үргэлжлүүлж байна. За эндээс төвшин төгөлдөр бас гар сайтай мөртөө одоо барилдан ямар хэрэгтэй вэ гэдгийг одоо мэдэрч байгаа болоо да. Хэдий гар сайтайчсан гарын хамгаалаад барилдаад их бол барилдаан ч хождог. За барилдаан хамгаалаад гар сайтай бол бас гараа явуулаад бас хождог юм болцоотой байна. За сүүлийн минут 40 секунд хугацаа үлдсэн да үзэгчтэй. За манай мөнгө цэрлэн гарал үүсвэл надад хот их. За жигэн багаас л уурхаад ажиллаж байгаа. Хүнд хүчээр ажил хийж жигэн байгалийн одоо хүн гэж болохоор тийм би галбиртаа
Харбагасаа л хүнд өчрөө ажил хийсэн ерөөсөө тэр гантел өргөөд нэг штанганд ороод бол хийгээд явсан баг. Ахын нөрөө юм сайхан болгоцсон юм залуу байгаа мөгч аргал бол харахад хэдий юм одоо туранхаа хэдий одоо юм нэг тоны амт аргадч одоо цаана цул болчихно ерөөсөө цул одоо тамирчтай хэлдгэр уртуудаар судал болчих маш сайн хөгжсөн юм залуу байгаа. За тэгээд доорнуугаа төснөгдөр бас хамгаалт ажиг байна. Энэ ингээд жингээрээ дараад байна гэдэг маань доороо тамирчин ядарч байгаа зүрхийн цогт хурдсан ихсэж байгаа. Гэтэл дээр нь дахиад дээр нь дарчгаар бүр илүү ядардаг. Хөжөлдөр гişin дутагдалд ордог. Тэгээ дээр нь ингээд бие цагаан суллаа цогт тэгэл явж явах хэрэгтэй байгаа. За төвшин зэрэгэл одоо төвшин төгөлдөр бол үнцэндээ актаганыг ашиг дэше босох болцоог нь байгаад харагдаад байгаа. За сүүлийн 30 секунд үл зүү зэгштэй. За энэ мөгчрөл гараа суулж яваад довтлогоо ихтэй. За ийм довтлогоо ихтэй байгаа. За дахин амжилтыг боож ихсэн хүзүүн дээр гар тогоо тавиад дараад их. За энэ их гоё болно энэ. За зүүн гарын хажуугийн цогтууд байндаа очиж байх юм да мөгч аргал. За сүүл 10 секунд хугацаа үзэгчтэй. Бие цагаан суллаа дээр нь одоо цогтууд хийгээ байж хэвчээ да. Хаба 2 дугаарыг дуслаа үзэгчтэй. За тулгаан бол бас гайхалтай болж үргэлжилж байна. За аргагүй хашир турлаа тавьж ингэж нэгнийхээ алдаан дээр ингэж л ажиллахгүй болохгүй. Саа төгшин төгөлдөр мөн дээгүүр ихтгэн явж байгаа хөлдөө алдаад унлаа штэ. Зэмэрхэн маягаар одоо алдаа гаргадаг юм бол хожигдчих магад тун өндөр. Тэм учраас туршлага тамирчид алдаа гаргахгүй тулд одоо маш нямба тогтдог. Энэ бол туршлага шүү дээ үзэгчтэй. За үнэхээр эхний үеийн тулаачд бол дандаа өөрөөсөө ялдаа шийдээд байсан бол сүүлийн тулаачд арай хашир туршлагатай болж байна. Дандаа шүүгчд өөрсдөө ялдыг бол шүүгтэй шийдүүлээд байгаа. За эхний 2 үе буюу 10 минут хугацаанд болсон. Одоо сүүлийн 5 минут хугацаа үтсэндээ үзэгчтэй. За би юу чи юу? За тулаа гэсэн. За гар тулаа тэгэлдэ. За эндээс одоо мөнгө чаргал мэдээж баруун гараар шидэж өгнө дөө. Зүүн баруун шидэх бол одоо төвшнөг өдрөө. Мөнгө чаргал одоо хөл дахиад нэг хөлд ороод нэг унгаа давал тэгэл тулаан дуусчих гэдэг. За мөнгө чаргал гараас суучээ нэлээ. Гараа нэлээ буулгаад байх юм. За төвшнөг өдөр хамаагүй дээгүүр довтлж болохгүй гэдгээс ойлгосон болоо да. Довтлоход яваад их юм бол хөлд орчоод байгаа. За мөнгө чаргал бяттаалдаа нэг бариад тахын татаад дээр нь гарчаад байгаа. За шийдвэрлэх 3 дугаар өгөлдсөн баг гэдэг бол. Хөл ямар юугаа очив да мөнгө чаргал. За мөнгө чаргал хэдэ хатууч бас гоё. Нэг гоё уян. Шүрмэслэг юм залуу. Овоо тавоос юм байхгүй мөртлөө шүрмэслэг. За сүүлийн 5 минут нэгдүгээр энэ баруун гараг л харж явах хэрэгтэй байгаа мөнгө чаргал. Зүүн гараа дэшээ. За тэгээд төвшин тэгвэл ганцхан баруун гартаа учраас уншигдаад байна л да. Ихтэй уншигч одоо оны шүү дээ энэ ч бас. Зүүн баруунгаа шидэт байгаа мөнгө чаргал төвшин тэгвэл дөрөвт. За тэгэхээр холимог тулаад хүн гэдэг нь баруун тавьдаг, зүүн тавьдаг, шулуун зөгтөг, гижин зөгтөг, өшгөлдөг, бариад аваад боочдөг, өргөө цацдаг бүхэл төрлийн спортын одоо тулааны спортыг бол эзэмшсэн байх шаардлагатай гэдгийг энд харж болох юм. Дахиад барь авсан. За эндээс одоо хурга давна да. Бятал байдгийн. За ингэнэ тэр. За ингээд тулааныг л гарч болтоо. За ингээд сүүлийн 5 минутын 2 минут хугацаа л өнгөрлөө. Сүүлийн 3 минут хугацаа энэ мөнгө чараад их тайван ажиллах хэрэгтэй байгаа. Байрлаа солиол. Гарын цогт тэгэл жоохон байр солиол явдаг. За ингээд бодохоор одоо барилдаан чухал гэдгийг одоо үзэж харж байгаа. Гараас илүү барилдаараас илүү хамгаалтууд. Энд байхгүй төвчнөглөр гой гартаа мөртлөөл одоо урд өрсөлдөгчдөө манай төвчнөглөр дандаа гараар болж явж ирсэн. Нэг удаа хөжөнд боолт хийж санах юм. За тэгэхээр ганц юмар одоо авраг болдгоо маа гэдгийг л одоо энэ тулаа харуулж байна. За энэ мөнгөсрөл ажиллах хэрэгтэй зүгээр ингээд зогсоод хөвдөж болохгүй. За ингээд гараа аваа тий.
За тэгээд за мөнгө чиргэлээс жаргал дээр нь байралтай бол тулааныг өргөлж байгаа бол төвчнөг л доороос бас гоё хамгаалт хийж байна. Яг өөртөө шахачаад. За доор нь байгаа тамирчин бол шахаж байхгүй болохгүй. Цаа татаад хартай. За хэрвээ хөндөрүүлэх юм бол мөнгө чиргэл гарын довтлохоо явна. Тэрний мэдээд манай төвчнөг л хамгаалт хийгээд байгаа. За сүүлийн 5 минутын ихэнх 3 минут дууссан үзэгчтэй. Сүүлийн 2 минут үлдсэн. За энэ дээр мөнгө чиргэл за тэгээд за тэгээд амьсгалын боогоод өгсөн цээжэрж байгаа би дээр дараад эхэлнэ. За энэ одоо сүүлийн минут 50 секунд хугацаа. За шүүгчд босгол удаа ингээд удаадах юм бол. За гэхдээ мөнгө чиргэлд юм хийгээд байгаа учраас бас хэцүү л дээ. За ингэж ядарч болохгүй. Төвшин төгөлдөр ийм аймаар эвгүй байрал орсон байгаа очиод хүч гараа доороос гаргаж байхгүй. За сүүлийн 90 минут хугацаа үлдсэнтэй. 90 секунд. За 1 секундэд ямар удаан байдгийг 30 секунд ямар удаан байдгийг манай тамирчлан бидэндээ нэг. За мөнгөчл аргагүй туршлага зааж байна л да. За доороос төвшнөг хамаагүй ингээд дээшээ гарах гад ингээд хүчтэй технологи өөр маш амарх ядарна. За сүүлийн минут үлдсэнтэй. 60 секунд ч үзэгчтэй. За мөнгө чиргэлүүд бол босоогоос тулдах юм бас эрс амсах учраас одоо хэвтээд ингээд арлаа дуусгартай юм зөвлөдөө. Энэ бол тактик. За тэгээ үндсэндээ ашиг тамирчдын тулаан гэдэг ийм л байдаг юм. Тактикийн тулаан болдгийг. Энэ одоо энэ тулаанаас харагдаж байна да. За сүүлийн 40 секунд хугацаа. За тэгтээ болоогүй. Эндээс одоос босоод ирэх юм бол төвшин төгөлдөр юм гар бас эвгүүд. За тэр гар явсаа. За сүүлийн 30 секунд үзэгчтэй. За сүүлийн 30 за ингээд мөнгө чиргэлд ингээд яваад бол ингээд за гарыг гой уурлаад авчээ төвшин төгөлдөр. Яг тохоос уурлаад авцсан байдаг. Энэ бол цогцолдог хааж байгаа бас гоё хэлбэр л дээ. За гарыг ингээд тавьчих юм бол мөнгө чиргэл бол довтлохоо гэдэг эхлэн баг. За ингээд явчих юм да. За одоо сүүлийн 10 секунд эндээс зүгээр хайдаад өгөхтэй. Болсон юм хайж хэрэгтэй байгаа. Цаг дуусчаа үзэгчтэй. За хоёр цагтай байна. Энэ ойлгомжтой үзэгчтэй. За нэгдүгээр шүүгч. Ууч 28. Улаан болон. За 30 улаан болон. Хоёрдугаар шүүгч. 29 28. Улаан болон. 29 28 за 3 оноогоор. Гуравдугаар шүүгч. 29 27. Улаан болон. За ингээд 3 шүг сандагтайгаар улаан болонгийн тамирчин. Ширмэлэгүлэг тамирчин. Бацуухийн мөнгө чиргэлэн ядам явдаг авлаа үзэгчтэй баяр хүргэе тун. Мөнгө чиргэлийнхаа сэтгэлийг сонсъё. За юуны өмнө энэ цугларсан та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За тэгээд мэдээж миний ард маш олон хүмүүс байдаг. Багш нар маань байна. Ширмбэлийн One Team клубын маань хамт олон байна. Бас ажлын маань хамт олон байна. Ингээ ээлжид холбоонд би 5 дараас ялалтаа авлаа. Дараагийн тулаа аврагын бүснэлээ итгэж байна. Тэгээд энэ 5 дараас ялсан ялалт маань ганц миний юм биш шүү. Миний ард байгаа 2 клубын минь хамт олон найз нөхөд ах дүүнэр маань те ажлын хамт олон маань дүүнэр маань намаа гэсэн сэтгэлээр дэмждэг бүх хүмүүсийн маань хамтын хүч юм шүү гэж хэлмээр байна. Баярлалаа та бүхэнд. Энэ жил холбооныхаа хамт олонд бас баярлалаа.